За юу яцхан Dream Fest-ийн тавханд энэ удаагийн хичээлээр одоо шинэхэн төрлийн дизайн хүргэх гэж байна. За тэгээд хичээл оруулж жоохон удчлаа, оруулаагүй. Жоохон зам утайлаа. За тэгээд эхэлцгээе. За тэгээд юуны түрүүнд та мэдээж модель оруулна. За энэ устгачээ. За тэгээд модель оруулна. За тэгээд хамгийн ихний зүйл бол одоо нэг төрлийн одоо нэг нүрийн будах, за тэгээ гар өдрийн будах байгаа. За тэгээд энэ түрүүнд шинэлэр нэгээд за бруш авч жагаад за энийх нь код нь FF200 за 3F200 за тэгээ окей даа. За тэгээд энийг multiply гэдэгтээ тааруулж жагаад за жоохон томруулъя. За үзүү бүгдийг нь оруулж өгөөд. За ингээ ихний хэсэг боллоо. За дараачих нь гарны хэсгийг жоохон будж өгнө. За тэгээд гарын модел гэж бодож өгөөд. За хэрвээ танд энэ төвхтэй байвал за та энэ дээдлийн энэ polygon laser төвлийг ашиглаж агаад за тэгээд хийх боломжтой. За тэгээд шууд энэгээр навчи энэ илүү амрах. Цэвэрхэн явах хэрэгтэй. За бруш хэмжээ жоохон багасгая. За хэрвээ илүү гарчих юм бол баллуур авч байгаа жоохон засч өгөөд. За ингээ боллоо. За энэгээр нь дахиад жоохон. За эндээс байна. За ингээ боллоо. За одоо энэний дараа яах вэ гэхээр одоо нэг төрлийн одоо тийм 3D одоо нэг тийм ус эффект оруулна. За энд байна. За энийг би тавхан татаж өгөхөөр тавьсан байгаа. Энд нэг 20 төрлийн ус эффект байгаа. Энэ яг нэг энгийн багц зүгээр олж чадсан маань энэ. За тэгээд хамгийн ихэнд юуг нь сонгох вэ гэхээр за энэ улааныг сонгочихъя. За энэ түрүүнд цоочоо устгах нь. Ctrl A, C, за тэгээд хаахыг хүсвэл W, Ctrl W, за тэгээд Ctrl V. За одоо ингээд багасгаад за нэг энэ хавцаа байхад болно. За тэгээд энийг маск үүсгэн. За тэгээд энэ өөрөө хар өнгөн дээр тарчж байгаа. За тэгээд энийг баллуур авч агаад хар өнгөн дээр тааруулж агаад тэгээд энэ хэсгийг нэг цэвэрхэн зайлгаж өгөөд за саний гараа болсонгүй. Тэгэхээр жоохон томруулах юм. За гарнаас нь яг будаг гарч байгаа юм шиг болох хэрэгтэй. За
доотлын хэсэг устгачээ. За тэгээд гаргахыг хүсэж байгаа бол за бид цагаан өнгөөрөө буцаагаад гаргаж болно. За одоо энийг яах вэ гэхээр за Ctrl Shift N гэж дараад одоо шууд шинэ layer үүсгэн шууд тохиргоогоо хийгээд за энийхэн тохиргоо болохоор за color гэдэг. За тэгээ use энийг жигтлаад за тэгээ окей. За тэгээд тэнгуут яг адилхан өнгөтэй болно. За тэгээ энийг яг тэр өнгөөр нь будж өгөөд за тэгээд баг зэрэг янзлах юм bright contacts руу орж аваад за энийг нэшглээ. За окей тарч. За яг энэ гайгүй тэгээд хэрвээ жоохон муу харагдаад байвал offset-ийг нэг жоохон багасгаж өгөөд тэгээд энийх нь offset-ийг нь баг зэрэг багасгаад өгчгöd яг гарнаас гарч байгаа шиг харагдана. За мөн дахин нэг ус оруулъя. За тэгээд за энэ шар өнгө байна. За тэгээд за эхлээд цоож устгана. За тэгээд устгасныхаа дараа Ctrl A C за тэгээд хуулж тавиад дөрөвнээ гараа. За энийг дээрээ гаргана. Аашлаа нэрээ оруулчлаа. Тэгээд оруулаадах. За одоо нэлээд багасгаад яг нүүрэн хэсэгт нь за нэг энд нь ахт болох байх. За тэгээд мэдээж одоо маск үүсгэнэ. За тэг brush авч жагаад за хэсгийг ялгаад за тэгээ шинэлэр үйлдэл явцгаад шинэлэр үсгээд Ctrl Shift N color чигтлаад за энэ өнгө шууд ингээ авчихна. За тэгээд ингээ бодоод өгчнө. За одоо яг энэ тайлбар харагдаж байгаа. За тэгээд дахиад жоохон өнгөний янзлахын тулд жоохон leaves оруулж өгөөд за энэ дээр нь brights оруулж өгөөд за ингээ илүү гоё боллоо. За одоо доотлынх нь гарны хэсгээр нь за дахиж оруулж өгөөд за яг тохирохын болох хэрэгтэй. Тэгээд нэг шинэ өөрийг оруулах хэрэгтэй. Ctrl A C W за одоо
энийгээ дээр нь оруулж өгснөөрөө за нэг энэ хэсэгт нь нэг дахиад нэг жоохон шинжилгээ хийж бодож байна. За нэг энд нахт болох бах. За тэгээ маск үсгээд энэ бүгд адилхан үйлдэлтэй. За нэг нь устгаад. За тэгээд Ctrl Shift N color дээр таруулаад. За тэгээд өнгөө дахин сонгоод. За тэгээд энийхээ adjustment brights. За одоо энэ гарны хэсгээр нь яг та ингээд өөрөө хийчих болно. За тэгээд үсний хэсэг рүү оръё. За үсэн дээр болохоор за нэг шинэ layer үсгэчээ. За тэгээд open. За үсэн дээр нэг арай гайгүй томыг оруулчих. За энэ огт болох бах. За энэ жижиг цагаануудын устгах хэрэгтэй. За Ctrl A C W. За V. Энэ тавьхад болох бах. За тэгээд адилхан жоох маск үсгээд. За энэ хэсэг жоох устгах гэжээ. За тэг Ctrl Shift N color чиглээд. За үс хар байгаа болохоор шууд харлуу. За тэгээд Ctrl U шууд энийг нүгээр харлуулж өгöd. За энэ дээр нь жоохон өөрөө нэшгэлцэн л тоо. За тэгээд за ингээд их хэсэг боллоо. За одоо энэ дараачийн сум за тэгээд ийм гурвалжин за тэр нь яаж хийснийг үзүүлээ. За энэ яаж хийсэн бэ гэхээр за энэ дөрөнд бүрийнхээ гаргах хэрэгтэй. Alt Ctrl Shift E гэж бүрийнхээ гаргаад. За тэгээд энэ за энэ доор байлгах. За энэ System Shape Tool. За тэгээд шиг ороод. За энд хитгэн баг гарч байгаа. За энийг яаж засах вэ гэхээр та бүгдийг шууд All гэдэг дээр нь оруулаад OK дараад ингээ бүгд гараад ирнэ. За энд байна. Их нэгэлсэн. За тэгээд Shift-тэй дарж хагаад татаад. Энийг нь хоослох хэрэгтэй. За энийг нь Shift-тэй дарж хагаад. За тэгээд Pen tool авч хагаад маусаар дараад Mix Selection. За тэгээ энийг устгаад. За тэгээ Ctrl C тэгээ Ctrl V. За тэгээ Ctrl T-гээ дараад за та энийг хүссэн газартаа тавьж болно. За жишээ нь энд тавьчих. За тэгээд Apex руу гарч жоод Bevel Impulse. За ингэхээр шууд ихнийхаар нь явчих. За тэгээд дараачих нь Drop Shadow гэж яваад жоохон сүүдэр онгож өгöd. За тэрний дараачих нь Inner Shadow. За окей. За тэгээд түрүүний аргаар бүгдийг хуулаад за ингээд хоёр давхар явсан ч болно. За энийг хойно оруулах хэрэгтэй.
бүрийнхэн зураг энд оруулсан болохоор за одоо за ингэж болно. За тэгээд өнөөдрийн хичээл инхүү дууслаа. За тэгээд та энэ гурвалж нь хаана байгаа гэж бодож магадгүй. За тэгээд энэ болохоор энд байж байгаа. За бид энд харуулъя. За энэ байна. За энийг мөн энэ аргаар ингээ хийчих болно. За тэгээд өнөөдрийн хичээл инхүү дууслаа. За тэгээд дараач хичээл After Effects хичээл авах болно. Та бүхэн төвчээртэй хүлээж байгаарай. За тэгээд дараа уулзлаа. Түр баяртай.